гэр бүлийн подкастын маань ээлжид дугаар эхлэхэд бэлэн боллоо. Тэгээ өнөөдөр бид нараас нэгэн сайхан хостойгоо өнөөдөр ярилцахаар басан байна. Тэгээд зочдтой маш их баярлалаа. Бидний урилгыг хүлээж авсан. Тэгээд зочд манаас өөрсдийгөө танилцуулна уу гэж хүсэж байна. За тэгээд подкастэнд урьсан баярлалаа. Тэгээд намайг 50 гэдэг. Манай их нэрийг болохоор Тонголог сайхан гэдэг. Тэр одоо гэрлээд 8 жил сэтгэл шийдвэрөөр орж байна тийм. Сэтгэл шийдвэрөөр орж байна. 3 хүүхдээ. Тийм хүмүүс байна. Ойлголцох урлаг, тэгээд зөрчилдөөн маргааны хэрхэн шийдвэрлэх талаар ярилцъя гэж бодож. Тэгээ манай хоёр бас яг гэрэлсний дараах ялгаатай байдлаасаа болоод зөрчил маргаан бас хэрхэн бий болж исэн, тэдгэрийг бас яаж бас шийдвэрлэж исэн талаас бас гоё хуваалцаач. Тийм, тэр чинь их ялгаатай. Яг үргэж байхад бол тэгээд тэр чинь харин өөр үед тий. Үүлэндээ өрнөснэ гэдэг шиг маргалдахгүй юм шиг зөрчилдөхгүй юм шиг. Тэр чинь нэг жил үргэсэн. Жил үргэхэд гэрэлсэн. Удаан биш гэсэн. Тэгээд яг нэг гэрт ороод айгу ялгаатай гэдэг олон мөлөө мэдэрч эхэлсэн. Тэгээд эхэндээ болохоор нөгөө ялгаатай гэдэг мэддэхтэй тэгээд шокнд тий. Хүү ийм хүн байсан юм одоо би энийг ингээ харахтай. Би тунгаа харахтай одоо энэ асуудлаад ямар өөрөөр шийддэг юм бэ тий. Би ингэж харж байгаад ингэж хардсан юм байна шүү дээ гэдэг юм. Айгу битэрийн бол айгу өөрөөс нь өссөн орчин зан чанарын хувьд айгу тийм өөр ялгаатай. Би болохоор илүү тайван, удаан, нэг тийм санаачлагтай биш. Тиймэрхүү манай хүн болохоор айгу тийм хурдан санаачлагтай энийг одоо шийддэг тий. Тэнгүүд чинь би юм шийдэхгүй одоо ангууд ингэ жиггэн зөрчил гарч эхэлсэн. Гэрэлсний чинь дараа угаасаа үргэж байхдаа л угаасаа ингээл асуудлууд айгу бага байна шүү дээ. Зүгээр л би бинтээ ингээл цаг тоглол уулзаал гой цагуудыг өнгөрүүлээл би таньж мэдчихэж байгаа. Тэгэл гэрлэнгууд чинь ингээл хаана амьдрах уу, юу идэж уух уу, ажил төрөл явах уу, мөнгө санах уу гээл тэгэл дээр нь ингээл нөгөө хоёр талын аав ээж гэл өөр ингээд нөгөө асуудлууд агиох гарч ирж байгаа шүү дээ. Тэгээ тэрэн дундаа нэмээд нөгөө бид хоёрын ялгаатай байдлууд ингээд гарч ирээд тэгээд тэрийгэ хүлээн зөвшөөртлөө ер нь бол нэг хэсэг хугацаанд бол бас нэлээд маргаантай байсан юм шиг санагдаж байгаа тий. Тэгээд би одоо жишээлх юм бол за 50 үнэхээр ийм хүн юм байна тий одоо ингээд ийм удаан юм байна. Энийг одоо миний харж байгаа надаас өөр хүн юм байна гэдгийг хүлээн зөвшөөртлөө ингээд бас нэлээд хугацаа зарцуулсаа тэр болтол ингээд нөгөө 50 гэж ингээд яг хаар нь хүлээж авахгүй ингээд өөрчлөхгүй л тий ингээд шахаал араас нь ингээд ерөөсөө ер нь 50 суулгад 50 байх. Тэгээд сүулдээч тэгэл нөгөө чи ингээд угаасаа нөгөө чийдэгдэхгүй ингээд жижиг юмнууд чи ингээд яваал агаал сүулдээ ингээд бас тесрэн шүү дээ. Тэгээд би чадахгүй юм байна гэлээ тийжээс нэг санаж ин. Тэгэхээр ер нь бол айгүй ялгаатай байсан. Тэгээд одоо ч гэсэн ер нь бол ялгаатай хэвээрээ бид хоёрын зан чанарыг амар тийм өөрчлөгдөөгүй. Зүгээрээ одоо гол юм нөгөө би бинийг ань чи надаас ялгаатай шүү. Би 50 чи надаас өөр шүү. Би ч өөр шүү гэдэг ингээд би бинийг хүлээн зөвшөөрөөд явж байгаа юм уу та тий. Тэгэж бодчих. Тийм бас яг тодорхой хэмжээс өөрчлөгдөж байгаа. Аль алинд өөрчлөгдөж байгаа. Тунгаа одоо илүү 50 ч юм уу тий. Би болохоор санасагтай болдог ч юм өөрчлөгдөөд дээрэс нь бас би нэг хүлээн зөвшөөрч бас сурж байгаа юм байна. Тэгэхээр та хоёрын маань хувьд ер нь зөрчил маргаан гэдэг зүйлийг те ер нь хосуудын дунд байдаг зүйл үү те ер нь энд хэвийн зүйл үү ер нь энэ талаар ингээд ямар хандлагатай байдаг юу гэж боддог талаараа байх бүр ёстой зүйл. Одоо байдаг зүйл те ингээд асуудын харилцаас аваа хайчихна гэсэн юм бол байхгүй. Тэгээд зөрчил маргаан гэдэг бол нэг ингээд хоёр хүн одоо оюуснаагаар ингээ харилцаанд ороод тий. Ингээ ойлголцохгүй шүү дээ. Ямар бол биш тий. Хэцүү шаналгах тий. Уурлах, гомдох ингээ тэр сөрөг сэтгэлдлүүд, тийм сэтгэлдлүүд байнга гарна шүү дээ. Зөрчил маргаан тий. Тэг хэтрэх юм бол одоо хүчрхийлэл рүү хүртэл орох юм гарна. Ягаад тэгэхээр зөрчил маргаан байхгүйгээр одоо жишээ нь би өөр дээрээ аваад үзэхээр энэ зөрчил байхгүйсэн бол одоо би өсөж төлөвшөх те ер нь нөхрийн хувьд одоо өсөж төлөвшөх ямар ч боломж байхгүй. Нэг талаар яг ингээд төлөө зүйл хоёр талтай гэдэг шиг. Тэр хэцүү зүйл тэгээ хэцүү зүйлээ даваад ингээд тэгээ тулаа явах юм бол бас зөрчил маргааны үүднээс одоо илүү одоо дараагийн төвшөндөө хүн эхнэр ч үгүй нөхөр ч нэг гарах боломжтой гэж харагдаад байгаа. Энэ байх одоо бүр ёстой тий. Ер нь ёстой гэж жишээлт өсөөлөг байд юм дөө тэгэл. Цаатагаар ястагаа байлгаад байх юм байхгүй. Угаасаа л байдаг тий. Ер нь бол эхлээл тэрийж хараад шокрал тий. Ёо ямар өөр юм бэ? Ёо ямар хэцүү юм бэ гээл тий. Яг туулаад явж байхад бол яг зөрчил
дунд бол ингээл тулаад явах амаргүй л дээ мэдрэмж тэгээд яхаа мэдэхгүй юу байна. Тэгэл хэцүү тийм үедэд болмоор болмоор тийм зөрчил их байсан. Тэгээд зүгээр одоо харахаар эдгээр одоо зөрчил бэрхшээлүүдтэй тулаад тэгээд ямар нэгэн байдлаар шийдэж сураад тэгээд бусдаас бас тусалцаа аваад бусдаас суралцаад тийм тэгээ хувь хүн маань зөв хандаж сурж давж сурж тэгээд хэрэглэлтийн тэр зөрчил маргаанаар дамжуулаад хувь хүн маань бас их өсөж төлөвшөх бас их чухал одоо процесс юм болов уу гэж бас би бодож байна. Тэгвэл нөгөө энэ зөрчил маргалдаан гэдэг зүйл маань ер нь бол бас хүүхэд наснаас минь танил байсан болов уу гэж би бодож байна л да. Зөрчил маргалдаанд тэгээ бидний эцэг их ер нь яаж ханддаг байсан юм бэ? Ер талаараа хэдүүлээ жоохон ярилцвал тэгээ юу харж ер нь өссөн бэ? Ер нь зөрчил маргалдаанд дунд ер нь өссөн үү? Хэвлээ ярилцъя. Тэгвэл яа тэгэхээр бид нар чинь нөгөө эцэг эхээсээ харж ингээд нөгөө суралцдаг шүү дээ тий. Тэгэхээр өнөөдрийн бас бидний харилцаанд маань нөлөөлсөн зүйл болов уу гэж бодож байгаа болохоор энэ талаар ярилцмаар санагдаж байна л да. За миний хувьд болохоор би ээжтэйгээ дүүтэйгээ өссөн. Манай гэр бол харьцангуй зөрчил маргаан багтаа гэр бүл байсан. Би л хаяад өөр тийм эсвэртэй зөрчил маргаан байхгүй байна. Одоо ингээд бодохоор хоёр хүүхдээ одоо тий өөрчлөхөөс ээж хоёр хүүхдээ тэжээг нэг маш их ажилдаг байсан. За тэгэл дүүтэйгээ үлдэн. Тэгээд ээж минь болохоор ерөнхийдөө нэг тийм баруунд боловсрол эзэмсэн болохоор тэр нэг үгүй их чөлөө өгдөг өөрөөрөө байлгах. Бодлохоор тэрнийг яг зөрчил маргаа ингээл ухаан орхоос эхлээл ингээл харж өссөн. Тэгэл аав ээжийн хувьд залуу одоо гэр бүл би ч нэг айлын том нь тэгэл залуу хүмүүсээс учраас яг гэрлээд маш олон асуудлууд байсан баг л та. Тэгэл одоо юунгууд яг тийм дундаа нөгөө зөрчилдөөн ингэж нөгөө үүсдэг. Тэгээд маргалт нь модалцсан тий янз бүрийн ингэж асуудлууд үүсдэг байсан. Гэхдээ яг нэг юм нь асуудлаа яаж шийдэж байгаа юм ч юм уу тий. Тэр нь бол ингээд нөгөө тэрийг нь бол яг ингээд нэг харж өсөөгөө. Тэгэл би тэдээ хувьд чинь нөгөө ингээд за муудалцчихлаа тий нилээ ингээд ширүү маргаан боллоо гэл ингээд жоохон багтаад чи ингээд харж өссөн байгаа. Хизээн нь тэр нэг мэтгэд ингээд нөгөө за энэ хоёр муудалцсан даа гэл ингээд бодоо явж идэл нэг мэтгэд ингээд уур амьсгал ингээд зүгээр болол тэр хоёр хоорондоо ингээд яриад явчихдаг гэсэн ч юм уу тий. Тэгэхээр яг нөгөө шийдэж байгааг нь ер нь бол ингээд харж байгаагүй. Тэгээ зүгээр одоо бодоход өөрсдөө ч бас яг ингээд нэг за энэ дээр юу болсон тэгээ юу болоод ийм болчихоо гэж бас шийддэгчгүй л ингээл амьдралынхаа явцдаа ингээд буцаад хийв юм болоод яваад идэг гэсэн юм болов гэж өмнөх асуудлаа шийдэхгүйгээр л дараагийн асуудлууд нь ингээл гарч ирээл ингээл томроод яваад идэг гэсэн баг. Тунгатаас би бол айгүй адилхан юм байна. Ер нь бол нэг тийм за амар ингээл нэг тийм хэрүүл маргаан. Гэтэ ямар ч гэсэн ингээл уур амьсгал за нэг айгүй хэцүү болчлоо даа гэдгийг мэдж байгаа юм. Тэгээл цэг хугацааны дараа ингээд зүгээр болчихж байгаа байхгүй юу? Тэгээд одоо ингээд зүгээр ботхоор яг яаж ингэж шийдвэрлэж исэн бол гэдэг юмыг ерөөсөө ойлгохгүй. Тэгээд зүгээр тэгсэн чинь одоо өөрийнхөө харилцаан дээр гэр бүл болсныхаа дараа яг энэ л аргаар үзэх гээд байгаа байхгүй юу? Ер нь бол ингээд асуудал гарангуй ингээд аль болох ингээд ер нь нүүрт болохгүй зайлсхийн. Тэгээд дараагийн удаа юу ч болоогүй юм шиг харилцах гэдэг хичээгээд идэх ч юм уу. Би ийм нөгөө нэг одоо аав ээжээсээ ч юм уу эсвэл ингээд нөгөө өссөн төрсөн орчноосаа хараа сурцсан юм чинь яг одоо ингээд нэг усын харилцаанд маань ингээд яг нөлөөлөд байна да гэж айгу хараад байгаа шүү дээ. Тийм миний хувьд болохоор яг л тийм юм байсан. Нэг тийм нөгөө маргалдаад байдаг гэсэн учраас юу ингээд нэг зөрчил үүсээд ингээд маргалдах юм арахаар зайлс гэдэг шүү дээ. За цогтдаг. Тэгээ анар шиг гэсэн үг. Тэгээ цогтаад ингээд нөгөө яг эхлээд бол би ингээд тунгаа гайхаад бид нар чинь өөр орчинд өссөн өөр арга шийдэх гэдэг шүү дээ. Нэг нь болохоор ингээд би бол зүгээр орхих гэдэг тунгаа болохоор асуудал шийдэх гэдэг надтай ингээд ярих га тий маргалддаг ч юм уу. Би болохоор тийм асуудал шийднэ гэдэг юу нь ойлголт баг айгу бага байгаа байхгүй тий. Ингээл маргалдах юм бол за ингээд дугаа байгаа тий би их гарч яваа ч юм эсвэл ингээд тэгээд тэрийг шийдчихлээ гэж би ойлгодог. Тэгэхээр байсан юм шиг байгаа. Тэгээ сүүлдээ зүгээр ингээд би асуудлаа ингээд шийддэг юм байна тий. Зүрийг орхичд юм байна одоо ингээд дараад тий. Асуудлыг гараад ирэхээр ингээд дараад ингээд орхичд юм байна ингээд болоод. Тэгэхээр нөгөө асуудал нь дараад нь томроод бүр хэцүү болоод идэв юм байна. Тэгээд сүүлдээ ингээ багаагаар ер нь би шийдгээс аргагүй юм байна гэж юу ойлгож эхэлсэн. Тийм. Би яг одоо нэг амар одоо шийддэг болсон гэж бас хэлэхгүй. Суралцаад явж байна. Сошиалс яг тийм цаг төрлийн юм байгаа байхгүй. Тэгвэл яг сүүлийн үед бол ер нь би нэг шийдэх хэрэгтэй мэдгийг ойлгоод тэгээ бас яа шийдэх үү гэдэг дээрээс юм бодоод тийм нүүрт болж сурж байгаа юм л да миний. Миний болохоор бас яг сая анарын яг адилхан юм хараад өсчихөж байгаа шүү дээ. Заад нөгөө миний нөгөө ойлгосон юм нь болохоор асуудлаа шийдэхгүй бол тэ ингээд нөгөө ямар үр дагавар ойлгоцсон учраас би өөрөө ч гэсэн бас харчиж байгаа шүү дээ. Асуудлаа шийдэхгүй ингээд тэр нь ингээд томрол дараа чи ингээд асуудлыг үүсгээд яваад идэг мэдж байгаа учраас
гэр бүлдтэй ингээд ямар нэг асуудал гарах юм бол жижиг ч байсан юм тэрийг ингээд нөгөө шийдэх ёстой гэдэг нэг тийм юм бол сурсан юм шиг байна. Тэгэл ерөөсөө тайван ингээд за илээ ингээд ярилцъя, нэгэ шийдэе гэл хэрвээ ингээд нөгөө одоо юу гэдэг муудалцчаад зүгээр ингээд нэг юм ингээд нөгөө хин ингээд тэрний хадлаар ярихаа болоо. Тэгэл ингээд ингийн амьдрал руугаа яваа орчдөг штэ тий. Тэгэл яг 2 3 хоногийн дараа ингээд яг гайгүй ингээд харилцаатай болцсон ч гэсэн нөгөөтг чинь байгаа штэ хоёул ингээд нөгөө муудалцсан сэдв чинь байгаа штэ хоёулаа буцаж гарч байгаа ямар ч байсан ингээд хүүхдүүд онтулж байгаа ч юм уу тий. Эсвэл оройд ч юм уу ингээд суугаад энэ талаараа ярих хэрэгтэй штэ гэдэг. 14 онсон ч буцаж нөгөө нэг асуудлаа гаргаж ирээд тэр үед надаа ингэж санагцсан, энэ чинь ингэж санагцсан гэд гаргаж ирж ер нь л ярьдаг. Миний нэг юу. Би бол шийдээ гэж зүтгэн. Тийм тэгээд юм хөвчлэн ер нь бол тэгэл шийдээ гэж зүтгэхдээ буруутгсан өнгөйсаа тэгэл хүчээр шийдэх гэж айгүй их оролддог байсан. Ядж яг нөгөө би бол яг нөгөө асуудлаа шийдэх гэж үздэг төрлийн юм болохоор бүр илүү их тийм нэлээ юм ярина те. Тэгэл анар чимээгөө сууж байгаа л тэгэл. Чи яг одоо бол ингээд нөгөө зөв ярих одоо хэм маягтай бол биш байна. Тэгээ дараа болъё гэдэг юм. Би бол тэгэхгүй. За окей одоо л шийднэ гэж. Ингээд нэг номын дуу сонсож байгаа шүү дээ харилцааныхаа талаар. Тэгэнгүүт тэн дээр чинь нөгөө байгаа зүйл нь яг асуудал гэж бол байна. Гэтэ гол нь яг асуудлыг зөв шийдвэрлэж сурах нь ингээ хамгийн чухал юм аа гэдгийг одоо сонсож байгаа байхгүй. Тэгэнгүүт чинь миний нүдээр эрхэ олонгод яг асуудлыг шийдэхийг хүсэж байгаа нь амар зөв. Гэхдээ нөгөө шийдэх гээд байгаа арга нь буруу санагдаад. Яагаад тэгэхээр чинь нөгөө харилцагч одоо би жишээ юм бол бэлэн биш байгаа байхгүй яг асуудлыг ярилцахад. Тэгээд дээр нь яг шийдэх гэхээс илүүтэйгээр нөгөө одоо өөрийгөө зөвтгөх гээд байгаа. Өөрийнхөө юмыг ингээд амар батлах гээд байгаа. Чиний буруу байсан, миний зөв байсан гэсэн ингээд нөгөө юм бэдлийн байр сууриас ингээд нөгөө ярилцаад байгаа хандлага нь ингээд амар мэдрэгдээд байгаа. Яг нэг ойлголцсон биш. Ерөөсөө би ялах ёстой гэдэг нэг тийм нөгөө нэг хандлагаар нөгөө шийдэх асуудлыг тэгээд ахаар чинь угаасаа зайлс хийхээс л өөр арга болж байгаа юм чинь. За дараа нь ярих гэл. Тэгээд нөгөө ялагдахтаа ерөөсөө чухал биш тий. Угаасаа нөгөө хосуудын хооронд чинь тим юм бол байхгүй гэдгийг амар ойлгож байгаа байхгүй. Тэгээд за ер нь бол бид хоёрын хувьд чинь тий нэг тал. Тэгэхээр гол нэг юм нь чи би гэж ерөөсөө ярихгүй яа. Бид гэж ярья гэл одоо нэг юмнуудад аяга сурлаж байна л да. За тэгэхээр хэдүүлээ бас яг зөрчил маргааны бас яг өдөр тутмын маань амьдралд бас яг практик те ямар бас зөрчлүүд гардаг талаараа бас товчхон хаалц сэтгэхөө яг. Тэгэл яг нөгөө түрүү хэлжсэн шүү дээ гэрлээл ер нь асуудлууд ихэлсэн шүү дээ. Тэгэл хамгийн ихний юм чинь ингээл санхүүгээ яаж орох уу гэж хэлж байгаа байхгүй юу. Тэгэл санхүүгээ энэ өрөх үү. Хоёулаа ярилцж байгаа л тайван барихаар боллоо. Тэгэл би сайхан ингээл гой захиран зарцуулаад явъя гэсэн чинь явцын дүнд чинь ингээд бас тийм амар биш байгаа байхгүй юу. Тэгэл үр зээлэнд орчин тэр үед чинь ингээл ласт нэг тийм сайн хангалттай ингээл цалин өнгө авдгүй те. Тэгэл өрөнд орчин. Тэгэл ингээл нөгөө дараагийн ингээл цалингаа авахтаа үртэй болч. Тэгэл энэ дээр ингээл хоёлаа муудалцсан те. Муудалцах жоохтой би л өглөн ингээл яагаад гэвэл бараг л тайван нөгөө нэг дундуур нь мөнгө идчихсэн юм аа. Тэгээ тайван бас хийжсэн аахгүй ингээд би ерөөсөө санхүү мөнгө барьж чадахгүй юм байна чи өөрөө байр гэл. Тэгэл ингээл ерөнхийдөө ингээл асуудлууд эхэлчихсэн. Тэгэл цаашлал ингээл хүүхдтэй болж байгаа юм тий. Үсгэж хүмүүжүүл хүүхдтэй цаг гаргахаас өсвөлээл асуудлууд гарч ирж байгаа. Хоёр талын ингээл эцэг ихээр асуудал одоо юу гэдэг ингээл хоёр талын гэр бүлийн асуудлууд ээж болж байна. Хоёр дэгаа хатгууд эрдэл дээр гайгүйсэн тий. Тэгээд өөр одоо ингээл түрүү ярьжсэн шүү дээ ялгаатай байдлууд биш үү тий. Ялгаатай байдлаасаа болоод тий үгдийн тайван жишээлх юм бол одоо ингээд ингэдэг гэж аахгүй ингээд нөгөө ажлаасаа ингээл тараал ирэхтэй ингээд гэртээ ингээд амрах гэж орж ирдэг гэж аахгүй юу. Тэгэл тайван орж ирэл ингээд бодон дээр ингээд амар гоё ингээд хөвтөөл сагсаа үзэл ингээд хөвтөх гээд байдаг. Тэгсэн чинь би болохоор эсэргээрээ миний нэг нөгөө одоо нэг өссөн юу болохоор ингээл одоо аюу байнга юм хийж явах хэрэгтэй гэсэн нэг тийм гэр бүл би өсчихсэн. Тэгэд ерөөсөө ингээд нэг тайван сууж болдгоо нэг сквал хичээлээ, эсвэл гэрээ цэвэрл, эсвэл аяг тавгаа угаа гэдэг нэг тийм өс. Тэгээ нөгөө тайвангаа ингээд нөгөө бодон дээр ингээд сууж хахт нь ажил босооч юу хийгээч гэл ингээд зүгээр суулгахгүй. Тэгээ нөгөө тэрий чинь ингээд нөгөө хоорондоо ярилцахгүй болол яагаад байгаагаа ерөөсөө мэдэхгүй. Би өөрөө ч ингээд тэгэж ингэж нөгөө хүнийг дарамтлаад байгаагаа мэдэхгүй. Тайван ч гэсэн ингээд нөгөө тэг ингээд энэ хүн ийм орчинд өсчихсэн гэж байлгаж чадахгүй байгаа юм байна. Энийг ч ойлгохгүй ингээд хоёлаа муудалцах хэмжээний юм дайгүйс. Тэгэл эргээд жоохон тарамттай л гэдэг байсан нөгөө юу. Тийм шүү дээ. Тайван болохоор ингээд одоо нэршгэ хитрхи ингээд нөгөө тайван ийм талтай би ингээд нөгөө амар юм пуш хийсэн юм нэг түлхсэн нэг юм. Эргээдээ бид хоёрын зөрчлөөд ер нь иймэрхүү
алдаа байдаг байсан баг гэж бодож байна. За тэгээд нэмээд одоо санаанд орж байгаа нь эрэгтэй хүн чинь ингээд одоо бэлгийн харилцаанд жишээлбэл ингээд одоо байнга ингээд орох хүсэлтэй. Гэтэл би болохоор тэрэн дээр бас юм ойлголтгүй мэдэхгүй тэсээ болоод ингээд тэгээ тэрэн дээрээ хүртэл ингээд үл ойлголцол ингээд үүсэж байгаа байхгүй юу. Тэгээ бас л ярилцаагүй мэдэхгүй хин нэг хэлж өгж байгаагүй учраас бас мэдэхгүй гэдэг ч юм ингээд ерөнхийдөө ингээд бараг л ингээд алхам тутамд л асуудлууд бол үүсчихсэн юм шиг санагдаж байна. Тэгээ одоо ч гэсэн л ер нь бол ингээд асуудлууд байгаа. Гэхдээ бас харьцангуй одоо нөгөө өмнөх хүнтэйгээ харьцуулах юм бол шийдээд сурч байгаа гэх юм да тий. Гол ер нь асуудал үүсдэг зүйл гэх юм бол ер нь яг бие бинийгээ мэддэг байгаа байхгүй юу угаасаа. Тэгээ өөрөө ч өөрийгөө ч мэддэг бас. Би өөрийгөө мэдэхгүй тунгаач би өөрийгөө мэдэхгүй юм чинь тунгаач бас мэдэхгүй шүү дээ тий. Тэгээ яг явцын нууд ингээд нөгөө бие бинийгээ мэдэхгүй болохоор чинь бие бинийгээ юу яадаг юм бэ? Мэдэхгүй юм чинь би нэг шаардлага тавьж штэ ингэх хэвээр тий. Тунгаа ингэх хэвээр тунгал намайг тайг гэх хэвээр гэдэг нэг өөрийн төсөөл тавьчихдаг. Тэрэнд нь хүрдгүү. Тэгэхээр чи энэ удаа яагаад байгаа юм бол гэдэг ингээд би нэг хүлээж авч чаддаг юм. Тэгэхээр чи угаасаа байнга зөрчил гарна штэ. Тэгээ яг сүлдээ ингээд нөгөө сүлдэж яваа. Тэгээ нөгөө болцоод тий. Яг болцоо гэж тэр нэрлэдэг аа. Ярилцаад яг нөгөө аль би одоо бүр ингээд зааж байгаа цагаа зааж байгаа тий. Би ч нөгөө зүгтдэг хүн штэ тий. Ингээд зүгтхаасаа тий ингээд үрийж байгаа л тий. Тэг асуудлаа ингээд нөгөө арих гэж гараад ирж байгаа байхгүй тий. Одоо ингээд бид тэр болцоо гэдэг нь тунгаа байх юм яриад тий. Өөрөөсөө асуудлууд яриад. Би болохоор ингээд хиндэгээ ярьдгүй. Тэгээ сүүлдээ ингээд ярьж сурч байгаа байхгүй. Гаргаж ирж сурч байгаа байхгүй. Тэгэл одоо жишээ нь ингээд би тэр ингээд тэр болцоогоор чи ингээд 9 жил тийм ярьж байгаа ш тий. Тэгээл ингээд мэдрэмж тий. Юу нь яагаад тэгээд тэр яриан дунд одоо тунгаа жишээ нь өөрийгөө олж мэдчихэж байгаа байхгүй. Яагаад ингээд уурлаад байдгийг тэргөө уурлаад байдгийг тий. Би яагаад ингээд энэ дээр ингэж ханддаг. Би жишээ нь ингээд би одоо яагаад ингээд мөнгөөр ингэж үрээд байдгийг тий. Яагаад ингээд өөртөө илрүү орчтой ч гэдэг юм уу. Төрөний гарсан асуудал. Тэгээ ингээд ярилцж байхдаа бид тээр ингээд би тунгааг мэдээд, тунгаа намааг мэдээд, би өөрийгөө тунгаа өөрийгөө мэдээд тэгээд ирэхээр чи ингээд арай нэг хүлээж авах юм болж байгаа байхгүй. Яагаад тэгэхээр би тунгааг одоо тэр зан чанарыг гаргангууд би яагаад гэдэг нь тодорхой хэмжээнд мэдчихэж байгаа байхгүй. Ярилцдаг дараа шүү дээ. Нэр багтаа ингэж ийм тохиолдоо тий. Хэрвээ ийм үйл явдал тохиолдоод ингэж өссөн учраас энэ нэг иймэрхүү байдаг гэдэг би нэг гаргалгаатай болчихж байгаа байхгүй юу. Тэнгүүд энэ нэг хүлээж авч сурж байгаа байхгүй юу. Тэгэхгүй болохоор урд нь ингэж яагаад ингэж гэдэг тий. Ингэх л ёстой гэж би өөрөө нэг юм бодчиход байгаа байхгүй юу. Тийм өөрөөс мэддгүй эхнэрээс мэддгүй учраас ер нь тэр зөрчил маргаан ингэ айгүй гардыг байна. Тэг мэддгүй учраас хүлээж авч хүндэлдэггүй юм байна тий. Түрүүн чинь Эрка тэгсэн шүү дээ. Тэг хүндэхгүй болохоор ч одоо жишээ нь одоо эхнэр хүрээ харьцаж ингэ тэгж байх хэрэгтэй биш тий. Дээрээс нь ингэ тий чи тэгэх хэрэгтэй ингэх хэрэгтэй гэж сквал тунгаа намайг чи тэгэх хэрэгтэй гэж сквал би тунгааг тий. Тийм тэгэхээр яг хоо ерэн зүгээр бол эхнэр нөхөр болно гэж бид нар чи ямар ерэн сургалт мургалж авсан биш тий. За машин байр зарах чинь бид нар чинь хэдэн сар суудаг үсттэй. Тэгээл ингээл далхамаа тэгээл нөгөө дөрмүүдээ ягаал гэр бүлийн ингүүч юу ч мэдэхгүй шүү дээ. Хамгийн хайрлан хайлаа сайхан амьдрна гэл ингээд суучдаг. Гэтэл яг үнэндээ бол яг энэ нарийнууд ингээд хэрвээ тийм сургалт байдаг байсан бол тий. Нарийн явцсан бол бас арай жоохон өөр байх байсан юм болов уу гэж боддتي. Тэр энэ подкаст ч ерөн сургалт шүү дээ. Тийм. Тэгээд яг нөгөө сая ингээл нөгөө болцоо гэж ярьжсэн чинь тэр ярилцах цагуудаараа дамжуулаад хоорондоо нөгөө асуудлуудаа ингээд нэг гаргаж ирж ярьж байгаа хэрэг. Одоо жишээлх юм бол те 50 ажилласаа тарж ирчээд ингээд те бодон дээрээ суугаад ингээд амраад би гэртээ амрах гэж ирд юм тунгаа. Тэг би ингээд аягүй их ядраад тэгээд тэр стрессээ ингээд гаргаад ингээд би гэртээ ингээд амрах гэж ирдэг. Гэтэл би ингээд гэртээ одоо те тэгж өрөөсөө чадахгүй байна гэдгийгээ тэр ярилцах цагаараа надад ингээ хэлж байгаа байхгүй илэрхийлж. Тэнгууд нь би тэрийг ингээ ойлгож байгаа юм. 50-д ингээ ядарч ажилдаа явж ирчээд гэртээ ийм хүсэл зорилготой ингээ орж ирд юм байна. Тэнгууд би тэр нөхцөл байдлыг ингээ бүрдүүлж өгөх гэж одоо хичээх хэвээр байна. Яг тэр дороо ингээ би ойлгоод гоё болчихгүй шүү дээ. Тэгээ яг ингээ дараачийн өдрүүдэд нь би хичээж эхэлж байгаа байхгүй. За ингээ ядаж орж ирснээс нь хойш 30 минут гүрийдэх ч үгүй те. Хүүхдээ шийдчихдэг байсан юм. Хэдэн минут за ингээд гүрэх хэвээр байна гэдэг ч юм ингээд яг өдрө болгон тэгэж ухамсарлахгүй ч гэсэн ерөнхийдөө ингээд нөгөө хичээж эхэлж байгаа байхгүй. Тийм. Гэтэ нэг гоё юм нь тэр нь тунгаагийн ч бороо биш, миний ч бороо биш байгаа байхгүй юу? Тийм. Миний амрах гэж ирдэг ч бороо биш. Тунгаагийн одоо уус өдөржингөө ядсан хүүхдээ өгөх гэн ч бороо биш. Тийм. Тэгэхээр энийг ярилцсан дараа бид тэр хоёулаа өөрчлөгдөж эхэлж байгаа байхгүй юу? Тийм. Тунгаагийн одоо ингээд
энэ хүүхдээ авах хэрэгтэй гэдэг хандлагаар биш те. Ингээд намайг ойлгож ирж байгаа. Тэгээд би ч гэсэн ингээд тунгааг ойлгоо те. Би орж ирэхдээ за би хүүхдээ юу яаш шүү. Бэлтгэлдээ орж ирж байгаа байхгүй. Одоо эхнэр минь өдөржингөө ядарсан байд юм байна. Би ч ингээд өөрөө хүүхдээ нэг хэд өдөр авч үлдээд ойлгож байгаа байхгүй. Пэж өөр юм бэ. Би ч юм амт болж байгаа. Тэгээд дуусна. Тэгээд ойлгомжтой. Тэр ингээд хоёр талаас өөрчлөгдөж байгаа байхгүй тий. Тэгээд хоёр талаас хичээгээ зарим үед би орч ирэхдээ шууд аваал тий. Судалгүй явчихсан. Зарим үед би жоох ингээд нэг цаг гаргах. Нөгөө эхнэр нөхөрт одоо юу гэдэг юм. Тэртээ тэргүй одоо ингээд суудсан одоо зуршлууд тэгээ уус төгсгөн биш дээ. Би тэр чи аль аль нь муу муухай юм тий. Сайн сайхан ч юм байгаа. Тэгвэл хамгийн гол нь тэр нь одоо зөв бурууг шүүх ямар боломжгүй болчиход байгаа байхгүй. Нөгөө ярилцаад ойлголцоод ирэх юм бол ингээд тэр чинь ингээд нэг хууль гэж байхгүй тий. Хүүхдээ авах ёстой гэдэг хууль байхгүй шүү дээ. Тий. Тэгвэл би орж ирэнгүүтээ бодон дээр хөвтөх суух ёстой гэдэг хууль байх. Тэр эн чинь ингээд нэг юм харилцсан тий динамик ингээд яваад байгаа. Байнга л нөгөө аль болох ярилцчих хэрэгтэй гэсэн. Тэгээ би тэр яг болцооны цагаараа л ерөөхдөө бас нэг сурж байгаа зүйл үгээр яг ярьж сурж байгаа байхгүй. Илэрхийлж өөрийгөө илэрхийлдэг байсан байгаа байхгүй тий. Би ингээд одоо өнөөдөр ингээд ажилтаж байгаа хэцүү байлаа. Би хэцүү байна. Би юм ярихгүй ингээд ганцаараа баймаа. Эсвэл одоо юу гэдэг. Жишээлбэл одоо би ингэж хэлчихсэн. Би өнөөдөр ингээд айгүйх ядарлаа. Өнөөдөр би ингээд секс хиймээргүй байна гэх ч юм уу тий. Тэгээд ингээд нөгөө өөрийгөө илэрхийлж сураагүй өөрийгөө золиосож байгаа юм шиг тий. Нэг юм хил хязгаар байхгүй. Одоо монголчууд ч нэг өөрийнхөө гэрт амьдардаг, өдөрөө цуг амьдардаг тийм айгүй тийм хил хязгаар гэдэг ойлголт айгүй бага штэ тий. Би тунгагийн хил хязгаарлаа хамаагүй орон тий. Секс хийх хүсэхгүй байхад надад ингээд тариад идэг ч юм уу. Эсвэл тунгаа ингээд би нэг ингээд эр хүн ингээд нэг жоохоо ингээд эрэгтэй хүмүүс чинь нэг тий ганцаараа байх маа тасралтгүй ингээд араас юм яриа тий. Хөвгөл ингээд яваад ах юм бол тий. Тэр чинь ингээд нөгөө биенийхээ ингээд нөгөө эн чинь өөрийн гэсэн нэг би нэг хувь хүн, эн чинь нэг хүн тий. Тэнгүүч ингээд ихнэр нөхөрч гэсэн ингээд амар дайрж ороод байгаа байхгүй. Тэнгүүч чи яаж зөрчилдөхгүй байх вэ? Тэгэхээр яг нэг хил хязгаарын ямар зааг байхгүй байсан юм байна. Тэгээ энийг тэр хил хязгаараа би хамгаалж сурах хэрэгтэй юм байна. Тэгээ тунгай жишээ нь би одоо үгүй гэж шийд сурах хэрэгтэй байхгүй зарим үед тий. Хүссэн юм бол би биелэх албагүй тий. Маа өнөөдөр ийм байна. Тэр амжихгүй ингэнэ тэгнэ гэх. Тунгайчсан надаа тий. Тэр энэ айгүй тийм нарийн харилцаа байд юм байна. Тэгээ багаагаар суралцаал явж тээ. Өөрийгөө илэрхийлэхээс гадна бас энэ хүнийг сонсч сурах хэрэгтэй юм байна. Ялангуяа эрчүүд бол тий. Тэгэл эхнэр юм яриад хэлэнгүүд баг шийдээл тий. Нөгөөдгөө шийдээл. За одоо ингэх юм байна. Тэгэл ингэх юм бол энэ ерөөсөө ямар ч үр дүн төрөхгүй. Гэтэл яг нөгөө эмгтэн өвний онцлог гэж бас байна шүү дээ тий. Зүгээр юм ингээл анхааралтай сонсцоход тэгэл эмгтэн өвн хийхдээ өөрөө шийдэл олоо явцдаг. Эрчүүд тэгэхээр би ингэнгүүд нөгөө шийдлэнээс нь олж өгөхгүй зэрэг хангахгүй байгаа байхгүй сонсч чадахгүй өдөөс нь зааварлал ингэж явчихсан учраас их нарийн юм байна. Тэгээд баг угаар сураал явжлээ. Тэгээ нөгөө энэ дээр бас битэрийн хувьд яг ер нь айгүй адилхан зөрчлүүд юм байгаа байхгүй үүрэг хариуцлагын тал дээр тийм нэг хүлээлтүүд гэл байгаад. Тэгээд нэг айгүй алдаад байсан юм нь би нэг өөрөө нэг юм ботчоод за одоо би ингээл ингэндээ гэл шим шийдчихэж байгаа байхгүй. Тэгээд тэрийгээ нөгөө ярилцахгүйгээр шууд одоо эрка тулгаад за хүүхдээ орой тэтэн цагт унтуулна гэд би өөрөө ботчихж байгаа байхгүй юу тий. Тэгээд хүүхдээ унтуулахынхаа өмнө шүдийн ингэж угаана ингэн гэл би нэг юм бот. Би өөрөө ботсон байснаа баг олигтойч эрка тайлбарлаж тий хэлээгөө мөртлөө тим юм шаардал. Тэгэл нэг цаг нь олцоод идэг унтуулахгүй болгонгод уурлал чи ста нэрээ. Тэг яаж ч нэг манай хоёр ихэр нэг чинь нэгээр нь чадахгүй яалчгүй дахиад нэг үнийг хэрэгцээ аваад байдаг. Тэгэл цаг нь хараачлаа штэ. Шууд ингээл нэг өөр юм болчихсон тий. Чиний юмсаа ингээд одоо хэлбэж аваа. Тэгээ ингээд нэг хэрүүл ингээд яг гардаг байсан юм санаад байгаа байхгүй. Тэгсэн чинь Эрка нэг одоо нэг коучтэйгээ уулзсангуудаа хүүхдүүдэд эрт унтуулна гэдэг чинь ёстой чухал юм байна. 9 цаг гэхэд оронд нь оруулна гэд Эрка шийдчихэж байгаа байхгүй юу. Тэрийг ойлгоод яасан чинь би баг тэгээ Эркад хэлэх шаардлагагүй ингээд өөрөө санаачлалтайгаар тэгээ сойзын байжгүй гэл за унтуулъя гэл ингээд хамтдаа байсан чинь амар гоё ингээд нөгөө дэмжлэг мэдэрч байгаа байхгүй. Тэгээ би тэндээс нэг ойлгосон юм. Би ер нь Эркад яг тэгээ яагаад эрт унтуулах хэрэгтэй гэдэг учир шалтгааныг хэлээгөө. Тэгэл унтуулах хэрэгтэй. Алуу чи надад туслаад. Тэгэл ингээл нөгөө би нэг өөрөө нэг юм бодсныгаа энэ хүнд ингээд тулгцсан байна гэдгийг ойлгосон байхгүй. Тэгээ зөвөр тэндээс ер нь альва юмыг хэлээд сайхан зөвшөлтсөөд ингмээр юм байна. Тэгээ одоо хүүхдээ эрт унтуулах чинь олон төлөлийн ашигтай юм байна. Тэгээ ганцаараа биш хамтдаа хийх хэрэгтэй юм байна гэдэг ч юм. Тэгэл яг эртхэн унтуулчих юм бол бас хоёлаа одоо тий бас хоёлоо романтиклах сайхан цаг нь бас гарахаараа тий би их хүчтэй байхаараа гэдэг ч юм. Ингээд нөгөө учир шалтгаантай ярьсны дараа эртхэн хүн чинь одоо хөдөлж байгаа байхгүй юу гэдгийг харсан. Тэгэхээр айгүй ингээд нөгөө
давуу талтай болж ирсэн. Яг тэр юмыг ингээд сурч ирсэн байгаа. Тэгээ хоёр дахь бас нэг юм нэг хичээл дээр сурч ирсэн юм нөгөө гэр бүлийн дүрэн гаргах гээд. Тэгээ энэ нь бас яг нөгөө хамтдаа шийднэ гэдэг л байсан л да. Тэгээ манайх утас амар хүмүүс хэргэлдэж штэ тий. Ер нь ингээл бас амархгаар ингээл уцаа үзэл тэгэнгүүт бас ингээл тэрнээс болоод айгу маргаан үсдэг. Тэгэхээр зөвөр тэрийг бас ингээ ясаа 50 байж байгаа үед ярилцаж тохиролцоод тэгээ одоо хэдэн цагаас хойш утас үзэхгүй юм бэ тий ямар үед утасаа үзэх юм бэ гэдэг чинь тэгээ манай гэр бүлийн хувьд одоо хоолны ширээний ард бид нар утас үзэхгүй зурагт үзэхгүй гэдэг ингээл дүрм гаргачихж байгаа байхгүй тэгээ заримдаа тэр дүрмээ мартан штэ тэгэнгүүт чинь одоо хэрвээ ярилцаагүй байсан бол хэрэлдэн тий чи надад утасаа хураа гэнэ би юу хийж юм гэл ингээл болчихж байгаа байхгүй тэгээ ярилцчихж байгаа учраас нөө сануулгууд дүрм маань юу илээ гээ сануулчингууд за нэрээ тийм дээ гэл ингээл нөө тавьчихдаг ч юм уу тий тэгэл хүүхдүүд ч гэсэн ингээл утасаа зурагт үзэнгээ одоо нөгөө хоол молоо идэх гээл хэлж байгаа байхгүй. Тэгэнгүүт манай гэрт тийм дүрэн байхгүй гэдэг ч юм уу тий. Тэгээ гих мэтчлэнгээр ингээ яа нөгөө гэр бүлийн дүрмээ ингээ ярилцсанараа бас асуудлыг шийдэж болох юм байна гэдгийг ингээд сурж байгаа юм. За тэгээд ярилцах сонсох тал дээр бас яг нөгөө сая 50 ах тунгай ярьдгаар адилхан байсан л да. Ер нь бол зөв ярилцаж чаддгүй. Тэгээ бид нар ч бүр анх за ярилцъя за ярилцдаг гэж байна гэж сурч байгаа байхгүй юу. За ярилцъя гэж суулаа. Тэгсэн чинь бүр ингээд амар болж байгаа байхгүй юу. Бүр чи би дээрээ тулаад зөв ярьж чадахгүй, зөв сонсож чадахгүй тийм нөгөө арга техникт ингээд суралцаагүй тийм хүмүүс байгаа байхгүй юу. Тэгээ тэр чинь бас ингээд номын дус сурна. Тэгээ сурчингуудаа тэр чинь шууд сураалан робчиг чадахгүй алдан онон тий тэгээд одоо ингээ ямар ч хэсэн нэг ярилцдаг зөв ярьж зөв сонсож бас ингээ сурах гал байна. Тэрний нэг гол нэг юм нөгөө I message тий Q message. Битэрийн хувьд бас ер нь бол хоёрын маань ярьсан яг тэр нийтлэг зөрчлүүд бол байсан. Нөгөө түрүүн 50 ахын өөрийгөө ч мэдэхгүй гэдэг шиг тэгэл яг тийм л юм руу дахиад орж байгаа юм чи тий тэгээд би чинь тэгэл гэрлээл ихний 1-2 жилдээ бол тэгэл амар сонир энэ гэрлэлт чи хүсээд байх юм биш юм би одоо юу хийчихвэ те би хинтээ гэрлж одоо хорвоогийн хамгийн муу эмэгтэй хүнтэй гэрлсэн ч юм шиг тийм мэдрэмжтэй ингээл байгаа л те гэтэл яг үнэндээ бол тийм бишлээсэн л да сая өнгөрсөн 7 хоногт тийчэл хорвоогийн хамгийн одоо мундаг хүнтэй л гэрлсэн шиг мэдрэмжтэй бол одоо ингэ явж байгаа. Тэгээ ялгаа нь түрүүн хэлжсэн нөгөө сурж ийн. Тэгээд би нэг юм хэд юм зүгээр сурсан зөрчил маргааныг ингээд шийдэхэд бас айгүй тус болсон. Эхнийх нь болохоор нөгөө тогтмол зүгээр хосын харилцаан дээр ингээд нөгөө ирж хайж уншиж те яг ийм юм байна гэдгийг одоо номноос за хүмүүсээс гэдэг ч юм уу ингээд тогтмол нөгөө ингээд суралцж байгаа юм маань олон юм ингээд шийдэхэд айгүй их тус болж исэн. Тэгээд тэн дундаас нөгөө байсан зөрчил маргааны шийдэх дээр нэг юм тэр номон донд нэг юм зарчим байсан байхгүй. Тэр надад айгүй их тус болсон. Би тэгээд тэрийг ингээл бодонгууд за одоо битээр яг асуудалтай байгаа. Эхлээд яах вүлээ гэж бодонгууд тэн дээр эхлээд ингээд зүрх сэтгэлээ бэлдэх хэрэгтэй гэж тэгж байгаа байхгүй. Тэгээд зүрх сэтгэлээ бэлдэхдээ нөгөө хүнийхээ хариу харалгүй уучлах гээд уучлахгүйгээр нөгөө зөв ярьж чадахгүй. Тэгэхээр яг нөгөө уучлаад тэр хүний алдаа оноог ингээд уучлахаар шийдээд тэгэх юм бол би нөгөө гомдлохгүй те шүүхгүй буруутгахгүй ингээсаар ингээд ярих юм байна. Тэгээд хайр тээж ингээд ярих. Тэгээд миний бас алдаа манай эхнэрийн ч гэсэн энэ бит хоёрын сураагүй байсан юм. Айгу чи гэж ярьдаг, буруутгаж ярьдаг учраас тэгэл нөгөөх нь өөрийгөө хамгаалал яадаг. Тэгээ I message буюу надад ийм мэдрэмж төрж тэр ярьж сураад бит хоёр айгу олон ингээд ойлголцож сурж байгаа хгүй асуудлыг ингээд ярилцаад чи ингээд байсан юм ингээд байсан юм уу би ингэсэн. Тэгээд зөвхөн нөгөө ярингуут нь эргүүлээд өөрийнхөө юмыг ярих биш. Ярьсан юмыг лавлаж ингээд асуух бас арга нас айгу гой санагдчихсан. Чи ингэж хэлсэн би ингэж ойлгож чинь зөв үү гэд ингээд асуугаад тий. Ингээд нөгөө ядаж ингээд ярилцаж сурж байгаа байхгүй. Тэгээ энэ техникүүдэд ингээд сурсан нь бас яг нөгөө олон асуудлыг шийдэхэд message гэдгийг бас нөгөө сонсож байгаа хүмүүс маань бас сайн мэдэхгүй байж магадгүй. Тэгэхээр зөв жишээ бас болгоол бас хэлж болдгоо үг гэж байгаа байхгүй. Дандаа гэдэг үгийг хизээч гэдэг үг бол ингээд тий хосын харилцаанд байх эсгүй гэж байгаа. Дандаа хоцордог. Чи хизээч надад халамжилтгүй гэдэг. Чи хизээч намайг сонсдгоо гэдэг ч юм. Эдгэр чинь мөр ингээд амар тийм хэтрүүлэхтэй үг байгаа. Тэгээ нөгөө хүн өөрийгөө шууд хамгаалаа тий би дандаа чамайг тэгдэггүй штэ тий. Тэгээд нэг өөрийгөө хамгаалдаг учраас энэ үгийг ерөөсөө эртний хэрэгэл хийж байгаа юм. Дандаа хизээч гэдэг үгүй. За одоо жишээлх юм бол хоолн дээр тий чи дандаа оройдож ирдэг. Чи станаар ингэсээ оройдож ирээд хэцүү байна гэдэг юм. Надад хүүхдүүдэд унтуулахад туслахгүй байна гэд ингэж ярахаар чинь энэ чинь нөгөө юу мессеж юм те нөгөө өнөрийгөө буруутгасан чи гэж чи ингэж чи ингэхгүй байна. Харин тэрний оронд нь юу жарил зүгээр вэ гэхлээр надад ингээд хүүхдүүдэд унтуулахад тусламж үнэхээр хэрэгтэй байна. Гэтэл ингээд туслахгүй байгаа нь би тэг ганцаараа энэ үүрийг хариуцлагыг үүрээд байгаа юм шиг хэцүү санагдаад байна гэж ингээд ярингууд
мэдрэмж нь за энэ хүнд хэцүү байгаад байгаа юм байна гэнэ өөрийгөө өмгөөлж хамгаалахгүйгээр за үнэхээр их нэрт маань тусламж хэрэгтэй байгаа юм байна гэж ойлгодог гэдэг. Энэ бас айгүй чухал байсан. Тэгээ хамгийн сүүлийн бас нэг ойлгосон юм нь Осын харилцаанд бас 37-63 гэдэг нэг тийм процент ярьж исэн байхгүй. 60 бидний амьдралд Осын харилцаанд нөгөө 63% нь хизээч ингэ шийдэгдэх боломжгүй тийм ингээд асуудлууд байдаг. Тэгэхээр заавал шийдэх гэж улаарахгүй байхнаас айгүй чухал юм байна. Тэргээд орхиж сурснаас айгүй амар болсон тий. Шийдэгдэж болох 37% дээрээ төвлөр гэж байгаа. Тийм тий. Миний хувьд нөгөө шийдэх гэж айгүй их оролддог учраас бүх юм шийдчих гээл айгүй дайраад байдаг ус. Тэгэл тиймэрхүү юмнуудыг одоо олж мэдээл тий уншиж судлаад эсвэл энэ хүндээс ингэ сонссон маань бас ярилцаа тусдаа бас байсан. Тэгэл одоо бас хичээгээл явж байна тий. Тэгэл сураал явж байна. Тэгээд ялангуяа сүүлийн нэг 2-3 жил байнга ингээл нөгөө тэгээд байгаа учраас үр дүнг нь хараад бас айгүй гоё байгаа. Шийдэж болт юм байна, өсөж болт юм байна. Хосын харилцаа чинь бас гоё одоо бас байлгаж бас болох юм байна гэдэг. Тийм тэгээд тэр хосын харилцаанд хоёр хосын хичээл зүтгэл эвэр хэрэгтэй тий. Мөнгө олохгүй л одоо ингэж ажиллаж байгаа шүү дээ тий. Ажиллаад явдсан шүү тий. Өөр юм бол мөнгө бол. Эсвэл одоо юу гэдэг ажиллаа. Гэтэл яг үүндээ ингээд энэ хоёр хүний чинь ингээд харилцаанд чинь бас нэг ингээд хичээл зүтгэл хэрэгтэй байна шүү дээ тий. Түүнээс ингээд зүгээр ингээд урсгалаар явж байгаа одоо харилцаа сайжруулах юм уусаа байхгүй. Юу байгаа юм. Тэгэхээр хичээл зүтгэл байнга хэрэгтэй. Эний бас нэг гол түлхүүр нь ер нь явж байгаа би л өөрчлөгдөх байдаг. Хувь хүн. Тунгаа өөрчлөх юмхээс илүү яг би ингээд аягүй их өөрчлөгдөх хэрэгтэй юм байна тий. Одоо яг өөрийгөө өөрчилж ийж тэгжиж одоо яг Эркагийн хэлдэг ингээд нэг хосын энэ гоёыг мэдрэх тий. Тэгжиж одоо бие биенийг хайрлах жигэн зовлон дондор хамт явж өөрчлөгдөж юмаа туулж ийж ингэж нэг хайр одоо жигэн бий болт юм шиг. Бидний яг тэр эхний тэр одоо гэрэл хүртэл юм бол шохорхол дурлал тал руугаа шүү. Тэ илүү ингээд нэг сэтгэл хөдлөл тий мэдрэмж сэтгэл хөдлөл одоо гадаад төрч гэдэг юм уу тий өнгөц юм дээр төвлөрсөн байдаг. Тэгээ буцаа жинхэнэ тэр чи хайр болохын тулд зайлшгүй л одоо энийг туулаа тий золиослж ийж өөрөө өөрчлөгдөж ийж одоо яг нэг хоёр гэр бүл түүнээс тихгүүгээр одоо ингээд дундаас нөрхөө тий за хэцүү юм байна салчиг тэгээ өөр хүнтэй суудаг мөн дахиад нөгөө явж байгаа дахиад ерөнхийдөө нэг салсан хүн салах магадлал өндөр байдаг гэдэг хөв байдаг шүү дээ тий хосын гэр бүлийн энэ одоо юунд бол зөрчил маргаан зайлшгүй байна. Тэгээ энэ дундор туулж гарч одоо маш их зээл зүтгэл дөрөвний нөгөө нэг одоо энэ хосынхон төлөө гэр бүлийн төлөө мэдлэг мэдээлэл олж авах суралцах тий энийг хэрэгжүүлэх ийм юм ингээд байнгын л байхгүй бол нэг мэдэхэд л хөндөрсөн нэг мэдэхэд л хүүхдүүд нь томорсон он жил явцсан гэтэл нөгөө сэтгэл зүрхний хувьд айгүй алс хол болчихсон хосууд маш их байдаг шүү дээ цаг хугацаа өнгөрсөн. Гадаад нэг тийм Америкчууд одоо миний мэдх ингээд гадаад хүмүүс олонгууд нэг аим гоо настай хүмүүс нь ингээд аюу гоо тийм дотн тэг ингээд би бинийгээ үнсээл халамжлал анхаарал гэдэг нэг юм хоорондоо амар романтик байгааг ингээд хараад гэтэл ингээд нөгөө Монгол эмээ өвнөрийг харахаар тусдаа унтдаг баг ингээд хоорондоо ингээд баг харцарцаараа харж байгаа тийм тохиолдол баг тийм ингээд хосууд баг ингээд надад бол нэрлэхэд хэлж мэдэхгүй санагдаад байдаг байхгүй. Тэгэхээр зөвөр бас тэг ингээд нөгөө анханасаа л сайн тордож харилцаан дээр анхаарч явахгүй болвол нэг мэдэхэд л бид нартэй ингээл цаг хугацаа явдаг ингээл хөндөрсөн тийм хосууд бол болчиход ойрхон л юм байна гэж би бол айгу ойлгосон шүү дээ. Тэгэхээр тийм хос болохгүй тулд би одоо өнөөдөр хичээл гэж айгу бодоод байдаг. Харилцаагаа өнөөдөр анхааръя гэж хичээгээд тэгээд бас нэг подкастаас хийж явнаа гэдэг. Тунгаа хичээлийн үед бас яг одоо зөрчил маргааны шийдвэрлэх дээр гоё сураад бас хэрэгжүүлээд явж байгаа зүйлсээс олцаач. Тийм надад тэгээд харин тэгж санагдаж байна л да. Зөрчил маргаан гэлдэг юм. Угаасаа өөрөө би одоо ингээд нөгөө зөрчил маргаантай гээд өссөн тий. Тэгээд өөрөө гэр бүл үүсгэн гот ингээд асуудлууд ингээд цаашаа үргэлжилж байгаа байхгүй юу. Тэгээд угаасаа байхгүй зөрчилгүй байна гэж угаасаа байхгүй болчихж штэ. Нийгэмд ч янз бүрийн зөрчил маргаанууд ингээд бидний өссөн үсгөө гарч ирж байна тий. Энэ дээр зүгээр одоо ингээд би бодонгот анхны үеүдэд болохоор ингээд яг дотроо л гэж бодож ирснээр сандаг байхгүй ингээд би юу яах гэж энэ үнтэй сууж байгаа. Би ингээд шал димээ нэг яг өөргөл би ингээд буруутгачлээсэн л та ингээд би ийм үнтэй ингээд суугаад надтай суугаад энэ хүн ингээд аюу хэцүү болол ингээд явж байгаа бараг бэлчмөр ч юм уу гэл. Яг ам дээр гаргаж хэлэхгүй ч гэсэн ингээд дотроо л тийм юм бодогдож байгаа байхгүй юу. Яг нөгөө хурмаа ихтэй ингээд те ингээд хоёлаа ингээд салж хагцахгүй гэд ингээд сууцсан учраас тэр маань ингээд байдаг учраас ямарсан салах бол шийдэл биш гэдгээ ингээд мэдж байгаа учраас за одоо тэгээ салж одоо болохгүй юм чинь
шийдээ даа гэдэг ингээд нөгөө тал руугаа ингээд бараг хүчээр шахав ингээд явдаг байсан байгаа байхгүй. Олон тохиолдолд ер нь ингээд энэ ер нь бол ингээд бараг хос болгоны амьдралд ингээд гарч ирэх юм шиг санагдаад байгаа байхгүй. Ингээд ёо ямар хэцүү юм бэ болчих юм сайн гэдэг юм бол ингээд ер нь айгүй амархан л бодогдох юм байна гэж бодож байгаа байхгүй. Тэгэхээр зүгээр яг хүмүүс нөгөө тэрийгээ тэгээд нөгөө цааш нь үргэлжлүүлээд ингээд бодоод үйлдэл болгоод явах үгүй ингээд зогтож болохгүй те шийдья гэдэг хоёрын нөгөө ялгаа л ондоо олчиж байгаа хгүй. Түүнээс бол хос олгонд л яг энэ асуудал бол ингээд байж байгаа. Зогтмаар санагдаж байгаа, болимоор санагдаж байгаа. Би хинтээ суучваа. Би ер нь зөв хүнтэй суучваа, буруу хүнтэй суучваа гэдэг бодлууд бол ингээд орж ирж байгаа хгүй. Бид хоёр одоо ер нь хоорондоо тэгэж хүчээр л суулгах чагаа бол те одоо хайрлж дурлаад ингээд сууж байгаа гэр бүл бол энд ингээд те одоо буруу хүнээ сонгоцсон, таарч тохирохгүй гэдэг юм бол байдаггүй гэж бид хоёр бол одоо итгэж байгаа те. Харин эсэргээрээ зүгээр нөгөө мэдгүйгээсээ болоод асуудлаа яаж шийдэх ёстой те, ямар өнцгөөс нь харж, яаж ойлголцож, яаж ярилцах ёстой мэдгүйгээсээ болоод одоо юу гэдэг те би буруу үнтэйгээ суучиж би болохоо одоо яач ч гэдэг ингээд салт юм байна гэж бодож байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө одоо энэ подкастын ч гэсэн зорилго тийм байгаа даа шүү дээ. Асуудлууд бол ингээд байгаад байна те. Тэг хамгийн гол нь ярилцаж ойлголцох чухал юм байна гэж би бодож байна. Тэгээд бид хоёрын хувьд бол тэрэн дээр л илүү одоо point хүмүүс санаж байна. Тэгээд дөнгөж гэрлээд бид хоёр чинь нэг жил хүрээг байхдаа ийм гэр бүлүүдтэй хамт ийм нөгөө уулзалтанд оролцдог байсан байхгүй юу. Тэгээд тэр бас айгүй ингээд нөгөө нүд нээжсэн. Тэгээд тэн дээр чи ингээд нөгөө асуудаг чи ингээд асуудлаа ярьж байгаа шүү дээ. Ингээд өө энэний нөхөрч ч гэсэн адилхан юм байна шүү. Тэгээд баг яг тэгж байгаа байхгүй юу. Ингээд нөгөө ганцхан бид хоёр асуудал үүсэл ганцхан бид хоёр л болохгүй байгаа биш. Бусад асуудад ч гэсэн адилхан ингээд нөгөө зөрчил маргаан байд юм байна гэдгийг ингээд мэдхтэй за ингээд шийдээд явж болох юм байна гэдэг юм ингээд бас гарч ирсэн. Тэр бас их ерөнхийдөө тий асуудал гарна. Тэгэхээр чи битээр бол чинь ингээд тусламж авсан байгаа байхгүй өөр гэр бүлээс тий сургалт мургалтаас. Тэгэхээр чи асуудал гарах нь тодорхой. Тэгээ гарангуут нөгөө чи угаасаа бид нар бэлтгэдэг би тэр байсан тий. Учраас тусламж хэрэгтэй. Тэгэхээр тэрийг хаанаас авах үүд нь аягүй чухал байгаа. Тэгэхээр тэгж хамаатан садангаас бол тий одоо РК-гийн хамаатан бол тэгэж шүү дээ. Наад маа нар чинь тий. Аваад хамааг захираад байна. Анарын хамаатан бол тэгэж шүү дээ тий. Мөн РК чинь өстой тийм юм гээл тий. Тэр угаасаа тэр бол ойлгомжтой. Өмөр нь өөрийнхөө одоо тал гэсэн хүмүүс өмөр хамаатан. Эсвэл найз нөхөд бол бас ойлгохтой юм өгөхгүй шүү дээ тий. Өөрөө салцсан бол хаанаас тусламж авах вэ гэдэг чинь аягүй чухал юм байна. Тэгэхээр номнууд аягүй их орчуулагдсан байна тий. За одоо ингээд энэ family life гэдэг энэ одоо байгууллага байна. Тэгээ энэ байгууллагаар дамжуул ер нь ингээд өөрөө ирж сурах хэрэгтэй. Энэний гадна нэг тэмцэх хэрэгтэй байхгүй юу? Нэг программист болохгүй л тий. Өчнөө юм судалдаг, нэг мэрэгчлийн зэмшигтэй өчнөө юм судалдагтай адилхан яг мэрэгчлийн одоо юу гэдэг ихнэр нөхөр өсвөөсөө болох гэдэг чинь хамт амьд ингээд хоёлаа амлцсан тий. Тэгэхээр чи одоо тэрний хадлаар ингээд нөгөө мэдээллийг авах хэрэгтэй, цуглуулах хэрэгтэй, хоорондоо ярилцах хэрэгтэй, хамт тий тийм сургалтанд суух, боломжтой сургалтанд суух хэрэгтэй. Тэгэхгүйгээр зүгээр ингээд орхисож болохгүй. Тийм хоорондоо ярилцаал бас шийдэгдчихдэг юм бас биш үү? Тийм тэгээд ингээд харамсалтай зүйл нь ингээд нөгөө одоо энэ салтын одоо төвшин яг өндөр байгаа шүү дээ. Тэгээд тэн дээр юу харагдаад байна вэ гэхээр ингээд асуудыг буруутгах гэж байгаа юм биш тий. Мэдхгүйгээс болоод ингээд за энэ хумгатаа бүтэхгүй мэй гэдэг тий. Болчихж байгаа байхгүй. За боли энэ ойлголцохгүй маань гээд. Тэгээд дараад нь анартаа суудчих байгаа байхгүй. Би анартаа очиж суунгуудаа тэнгууд нөгөө эхнийхээ асуудалтаа нүүр туулж те өөрийгөө өөрчлөг учраас нөгөө хуучин тайван чинь тэгээд тэр чигтээ анартай яваад очиж чана те тэгэл очингуудаа дахиад тэр асуудал гарч ирэнгүүт дахиад салдаг ч юм уу эсвэл бол зүгээр тасан дотор төвчж амьдрах те за одоо ингээд 2-3 салцсан юм чи болио одоо энэ үнтэй хатаа шиг төвчээл амьдрий гэдэг ингээд хүмүүсээс одоо ингээд яадаг ч юм уу төвчээд чи ингээд түрүү Америкагийн хэлсэндээ би санал нэг байхгүй одоо ингээд жил иргэцсэн одоо те эхний жилүүд хэцүү байсан. Гэхдээ одоо жил иргэцсэн ингээд гэрэлтийн гоё тий хамт амьдралаа бүтээж байгаа ингээд тэр хэцүү зүйлүүдийн дундуур хамт туулж байгаа ингээд би нэг ингээд тэр хайр нь ингээд тэр дотор улам ингээд би нэг хайрлахаа өсөж байгаа. Гэрэлт чинь ингээд гоё юм биш гэдэг мэдэрч байгаа байхгүй тий. Би ингээд буруу үнтэйгээ суусан гэж байхгүй байна. Харин би суусан үнтэйгээ л яг нь миний хамгийн зөв юм байна. Харин би энэ дотор өөрийгөө өөрчлөх хэрэгтэй, хоёр талаасаа өөрчлөх хэрэгтэй. Ингээд гэр бүлийн ингээд гоёг мэдэрч байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо ингээд одоо л гоёг мэдэрч гэдэг юм байна. Тийм. Тэгэхээр
цаг хугацаа хэрэгтэй тий. Асуудал маань золиос хэрэгтэй. Болтсон бол одоо ингээд асуудалтай асуудал хэрэг битээр рүү хандах юм бол тий. Манайх нэр одоо гэргийгээд подкаст хийдэг одоо олоод ингээд хандах юм бол битээр бол ингээд тусахд билээ. Яг л өөртөө тэргээр туулаа явж байгаа учраас тийм үү. Ер нь бол тийм асуудал аягүй тийм зүрх сэтгэлтэй. Гэрэлт гэдэг чинь бас сайхан шүү тий. Тэгээд зөрчил маргалдаа гэдэг чинь бас бүр муухай зүйл шээ. Энд чинь бас бидний хөгжүүлдэг, бидний одоо сайн нөхөр, сайн хань бол аав ээж болох тий тусалдаг төлөвшүүлдэг энэ талаас бас хараарай гэж хэлмээр байна. Би анх чинь ингэж боддог гэсэн байхгүй болцоо гэхээр ингээл гараал тий кино үзэл тий хоол гоё ресторанаар хоол идэл тэгэл ирдэг чинь болцоо гэдэг бол ерөөсөө ярилцах тий тэгээд тэр нь хаанч хийж болно тий кино задрт хийх тохиромжгүй л тий чинь кино үзэл ярилцах тэр байгаа юм бол ямар нэгэн байдлаар гаргах бас нэг тийм статистик үүдэн шүү дээ ингээ ярилцдаг асуудал шүү дээ хэрэлдсэн ч хамаагүй ямар ч ярилцаад байдаг асуудын ярилцдаг асуудын салтын ингээд төвшин аягууд өөр байдаг тий. Ингээд баг ярилцдаг асуудын салт нь аягүй өндөр байдаг. Хувь нь. Тэгэхээр ерөөсөө гэр бүл бас нэг аягүй чухал зүйл болоод энэ болцоо гэдэг. Ярилцах ямар нэгэн байдлаар ярилцах. Тэгээ яг хуу чинь ууртай ярилцж болно, буруу ярилцж болно. Тэгтэл нэг ярилцах тий. Явандаа энэ дээр бас сурч болно шүү дээ. Ялангуяа ирчүүдтэй биелмээр тий. Би бол аягүй айдаг үсэг ярилцахаас зүгтдэг учраас тий. Амар ч санагдаад дотроо байгаа юм хийлж чадахгүй. Хангаа зарим хилээч тий яг ингэ та юу бодоод байгаа юм бэ? Тэгээ би сүулдэ ингэ сурч байгаа байхгүй баагаар. Тэгэхээр ирчүүдтэй би хэлэх юм байхгүй юу гэлээ. Ирчүүд ингэ дотоо бодогдож байгаа юм аа ингэ багтарч явсаар байгаа хэлэхгүй байсаар байгаа тий хэлэхээрээ ингэ амар хэлдэг ч юм уу эсвэл ингэ тэр нөгөө хэлэх гэж байгаа гар марлаа орчдөг ч юм уу тий. Тийм байна шүү. Тэгэхээр ингэ ирчүүд ингэ аль болох бас сурах юм биш үү? Сурж болдсон юм байна. Би чи ярьдгүй юм байна. Одоо ингэ ярьдэн шүү. Надад бас яг тэгээд санагдаж байна нөгөө зөрчил маргаан гэл тэгэнгүүт нэг удаагийн ярилцлагаар ч юм уу те нэг удаагийн болцоогоор гэл эсвэл нэг хин нэгэнтэй уулзаалч ингээл шийдэгдээл тэгэл ингээл ямар ч юм зөрчил маргаангүй ингээд гэр бүлийн харилцаа ингээд явна гэж бол угаасаа байхгүй байгаа даа шүү дээ тий. Тэгэхээр ямар нэгэн байдлаар энэ дунд угаасаа энэ зөрчил маргаан байж ээж бид хоёрыг илүү ингэж хоорондоо ингээд ойр тутна илүү бие бинийгээ хайрлсан тий би нүнийг алдаа дутагдaltaй ч гэсэн ингээ хайрлаа гэдэг тэр нөгөө зүр сэтгэлийг маань том болгож тий ингэж илүү одоо хайрлахад одоо энэ зөрчил маргаа яг үндэ бол тус болж байгаа юм байна гэдгийг ингээд нэгдүгээр харж байгаа байхгүй юу. Хоёрдугаарт нэг юм нь болохоор зөрчил маргаа ингээд байгаад байна. За болий би үнэхээр ингээд шийдэж чадахгүй ингээд салаад энэ ингээд одоо юу гэдэг за салснараа энэ зөрчил маргаа одоо энэ асуудлаасаа ингээд ангижирж гин гэж хүмүүс ингээд одоо тий ингээд энэ ингээд дуусгах чинь гэж хүмүүс бодоод юм шүү. Надад санагддаг байхгүй. Тэр асуудалтайгаа л явж идэг тийм. Гэтэл яг үнэндээ өөр илүү их асуудлыг үсгэж идэг тийм. Нөгөө хүүхэд нь өнчирж идэг тийм. Одоо яа тий өөрөө ганц бий болж үлддэг ч юм уу ингээд дараа чинь дараа нь хүүхэд нь хин нэгэндээ ингээд гэрлээд суугаад явхад яг өнөөдөр ингээд одоо 10 20 жилд одоо 5 10 жилдээ харагдахгүй байлаа гэхэд ирээдүйд хүүхэд нь гэрлээд явдаг тийм. Ахаад л нөгөө зөрчил маргаан нүүсэн тийм үү. Ахаал нөгөө хүүхэд нь яаж их нэртэйгээ нөхөртөөгөө уулзраа олж чадахгүй. Яг тэгвэл ингээд манай аавч хоёр тий асуудлаа шийдэж чадаагүй ингээд салцсан. Тийм болохоор ингээд тэр хүүхэд ч ихсэн адилхан асуудлаа шийдэж чадахгүй ингээд. Тэгээ бодохоор энэ нөгөө зөрчил маргаан чинь ингээд тий ингээд нэг шийдэл нь ингээд нэг салалт ч юм уу тий энэ ингээд биш шүү гэдгийг бас хэлмээр санагдаж байна. Айгуу чухал юмнууд байна тий чухал ингээд зарчмууд мэддэг юм шиг мөртлөө тий гэхдээ бас л яг ингээд хэрэгжүүлээд явах хэрэгтэй. Тэгээд манай гоё подкастт нээлттэй ярилцсан та хоёртаа маш их баярлалаа. За тэгээд сонсож байгаа, үзэж байгаа хосуудаас хэлэхэд та нар маань тогтмол бас болцоо хийж ингээд тий харилцаагаа анхаараарай. Тэгээ мөн бас гэр бүлийн дүрм бас гаргаж бас болох юм тий. Тэгээд хүмүүстэй уулзаарай, тусламж асуугаарай, ирж хайгаарай тий. Угаасаа зүгээр явж агаад одоо харилцаа маань сайхан болчдгоо маа. Энэний төлөө хичээл зүтгэл зайлшгүй шаардлагатай юм аа. Яа тэгээд миний хувьд бас подкаст сонсож байгаа бас хүмүүстэй усын харилцаа зөрчил маргаан шийдвэрлэх боломжгүй зүйлсүүд бас байгаа бол тий. Орхистой бүр тэр том зүйлүүдийг бас орхиод тий. Баг зүйлээс нь аваад ингээд шийдэхийн тулд сайхан ярилцаад тий. Ярилцах дээр түрүүний ярьсанчлан зөв ингээд илэрхийлж тий. I message
би ингэж байна гэж бас хэлээд тий гоё тийм ярилцлагын чанартай цагуудыг хэлээрээ. Ялангуяа бас нөгөө ирчүүдтэй бас хандаж хэлгээд тий бид нэр санаачлахыг гартаа аваад тий тогтмол та ядаж одоо хэрвээ тогтмол уулздаг бол та ядаж сард нэг удаа тогтмол уулздаг болоорой. Тэгээд 2-7 хоног тэгээд 7 хоног гэдэг ч юм уу. Тэгээд тогтмол хоёр маань одоо их нэртэйгээ тий цаг гаргаснаар үр ашигын та харцаагүй хүртэх болноо тий сонссноор ярилцсанараа тий гэж урамшуул хэлмээр байна. Тэгээ та ирж хайж хичээл зүтгэл гаргах юм бол та хосын харилцаандаа тий гэрлэлтэндээ тэр одоо сайн сайхныг нь гарцаагүй хамсах болноо гэж бас хэлмээр байна. За тэгээд энэ хүргээд сайхан яриагаа дуусгая. Тэгээд та хоёртаа маш их баярлалаа. Тэгээд дараагийн дугаараар уулзлаа. Баяртай. Баяртай. Тэ